Нөхөн сэргээлтийн зөвлөх гэж хэн бэ? Энэ хүн бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах мэдлэг ур чадвар. Хандлагыг цогц боловсруулсан хөтөлбөрөөр эзэмшиж, магистр эсвэл профессорын зэрэг хамгаалсан мэргэжлийн зөвлөх юм. Нөхөн сэргээлтийн зөвлөхийн үүрэг юу вэ? Үйлчлүүлэгчийн идэвхтэй бие даасан амьдралыг дэмжихийн тулд гүүр болж, холбон зуучлах, зөвлөх, дэмжин туслагчийн үүрэг гүйцэтгэдэг. Ингэхдээ тухайн хүний хэрэгцээнд нийцүүлж, хувь хүний, нийгмийн, сэтгэл зүйн ба бие даасан амьдрал гэсэн чиглэлүүдээр хүн төвтэй аргаар хамтран ажиллаж, туслалцаа үзүүлдэг. Нөхөн сэргээлтийн зөвлөх яагаад итгэмжлэл авах ёстой вэ? Мэргэжлийн итгэмжлэл гэдэг нь тухайн зөвлөхийг хамгийн доод хэмжээний мэргэжлийн стандартыг ханган ажиллах болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг хангаж ажиллах хэмжээний мэдлэг чадварыг эзэмссэн гэдгийг гэрчилж байгаа юм. Тийм ч учраас нөхөн сэргээлтийн зөвлөхийн хувьд чанар туйлын эрхэм. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хувь хүнийхэн төвшөнд болон гэр бүлийнхэн төвшөнд аль болох бага зардлаар өөрчлөлт авчрахыг зорддог. Анууд суралцаж төгссөн 2 дахь мэргэжил маань бол итгэмжлэгдсэн нөхөн сэргээлтийн зөвлөх. Энэ мэргэжил маань өөрөө дадлага ажилтай. Дадлага ажлаа би 2 хуваагаад 2 семестр дамжаад 6 сар ингээд сумжруулж хийсэн. Тэр нь бол шалтгаантай. Яагаад гэвэл би өөрийнхөө суралцаж байсан тэр Арканзас мужийн сургуулийнхаа Educational Access, Center for Educational Access гэдэг юм л яг оноос нэрнтэй тэр төв дээрээ боловсролын хүртээмжийн төв гэж орчуулж байгаа тийм ээ. Тэр төв дээрээ би өөрөө хүсэлтэй гаргаад дадлага ажил яа хүсэлтэй явуулсан. Тэгэхэд надад юу гэж хариулсан гэхээр бид нар энэ төв дээрээ бол нэлээд амжилттай сурж байгаа, энэ мэргэжлэр амжилттай сурж байгаа PhD магистр оюутнуудтай боломж олгох юм аа. Гэхдээ чиний голчтой өндөр байна. Тэгээд чи энэ ингээд зорж ирж энэ мэрэг сурж байгаа ч чанд боломж олгоё гэд намайг ингээд дадлага хийх үе таалгын ээж гисэн. Тэгээд тэр төв дээр дадлага хийсний одоо давхар үүрэгч маань бол зөвхөн өөрийнхөө 3-4 хүн тохируулга хэрэглээд төгсөн тэр туршлагаар хязгаарлагдахгүй одоо тохируулга тодорхойлох ярилцлагыг яаж хийдэг оюутантай тэр дадлагыг маш ихээр хийжсэн. Тэгээд санхүүжилтээ яаж авдээ тэр хүртээмжтэй формат руу хөрвүүлэх төв нь одоо доторх тэр бяцхан одоо нэлээд том өрөө тэрийгээ яг лаб гэх хөрх нэрлэлсэн. Тэр лаборатори маань яаж ажилладаг тэр ямар хэдэн төрлийн хүртээмжтэй формат руу хөрвүүлт хийдэг. Тэгээд тэр нэг цахим хуудас ажилтгалдаа зөвхөн энэ тохируулга үйлчлэгийг явуулах, зохицуулах. Тэгээд тэр тохируулгуудын хэрэгжилтийг хянжаах, удирдах нөгөө хөрвүүл дээр ирсэн захиалганд сурагчийн шалгалтын материалын захиалгуудыг цаг хугацаанд яг ингээ хөрвүүлэгдээд буцаад оюутандаа очисон байх уу, багштай очисон байх уу гэд эсвэл систем дээр гацчдаг бас байж болно. Тэгэх юм бол тэр бүхний хянаа зохицуулж явах нэг зохицуулагчтай тэр системийн үйл ажиллагааг хянжаах. Ингэж бүхэл бүтэн мэргэжлийн төвшин цогцоор явуулдаг байсан. Итгэмжлэгдсэн нөхөн сэргээлтийн зөвлөхийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ дараах үндсэн бүлгүүдэд хуваагддаг. Зөвлөх үйлчилгээний харилцаа ба хамрах хүрээ, нууцлал хүндэтгэлтэй харилцаа ба хувийн мэдээлэл, соёлын ялгаатай байдал, мэргэжлийн хариуцлага, бусад мэргэжлийн талууд болон ажил олгогчтой харилцах харилцаа, хуулийн үйлчилгээ, үнэлгээ ба дүгнэлт, хяналт зөвлөгөө ба сургалт, судалгаа ба нийтлэл, технологи, олон нийтийн хэвлэл мэдээлэл, зайнаас зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ёс зүйн асуудлыг шийдвэрлэх. Дээрх үндсэн бүлгүүд нь дараах 6 үндсэн ёс зүйн зарчимд суурилдаг. Үүнд autonomy. Хувь хүнийхээ хувьд нийгэм болон соёлын амьдралдаа бие даан шийдвэр гаргах эрхийг нь хүндэтгэх. Beneficence. Бусдад сайн зүйл хийж, бусдын сайн сайхан байдлыг дэмжих. Fidelity. Итгэлтэй байж, өөрт нь өгсөн итгэлцэлд хүндэтгэлтэй хандаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхдээ шударга ханддаг байх. Үйлчлүүлэгчиддээ тохиромжтой үр дүнтэй үйлчилгээг олж санал болгохын төлөө хичээл зүтгэлтэй байх. Non-maleficence. Бусдад болон өөртөө хор хөнөөл учруулахгүй байх. Veracity. Соёлын ялгаатай байдлуудад хүндэтгэлтэй хандаж шударга байх.